Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг ирмэдчилж байна. Археологийн нууцад нэвтрүүлгийг эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол хааны ордон хайцсан бай сэдвэр Марат Тушаан бидэнд ярьж өгнө. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар формалдгийг дагуулаагүй ENF стандартын хавтаа худалдаа эрхэлдэг Iron Circle компани болон Rato Hadalaba Mongolia компани маань хамтран ажиллаж байна. За энэ хүн нэвтрүүлгийн ТV болоод Мөндөр радио 107 83.3 хүсэ хослогоноор та бүхэндээ хүрж байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За бид хоёр өмнө нь энэ хар хорин хотын анх нээж илрүүлснээс хойших матлах судалгааны талаар, за 1933 оны Букиничийн матлах судалгаа, 1949 оны за Киселевийн удирдлагын дор малтсан 20 дугаар зууны хамгийн том энэ матлах судалгааны тухай багш маань ярьж гисэн. Тэгээ 1970-аас 80 оны хооронд бол монголчуудын маань өөрсдийн матлах судалгааны тухай байсан. За харин өнөөдрийн сэдэв болохоор хааны ордон хайцсан бэ гэсэн сэдэв байгаа. Баярлалаа орно. Тэгээд ер нь бол одоо ингээд цаг хугацааны хувьд ингээд түүх чинь өөрөө түүх археологт ингээд цаг хугацааг ингээд хөөж явахгүй болдгоо. Тийм болохоор одоо ингээд цаг хугацаа бол 1990 он гарлаа. 90 онд Монголд бол арчилсан хувьсгал те ингээд өөрчлөлт нийгмийн өөрчлөлт бий болсон. За энийгээ дагаад археологийн шинжилгээ ухаанд бол өсрөнгөө хөгжилтийн те эхлэл бас тавигдсан байгаа. Энэ нь юу вэ гэхээр гадны улс орнуудын судалгааны туршлагыг өөрийн улс орондоо ашиглах гэсэн үг. Өмнө нь дандаа социалист улс орнуудын те малтах судалгааны үр дүн те ер нь эдрийг ашигладаг байсан бол одоо 90 он гарснаас хойшоогоо дэлхийн бүх оронд Монгол улс өөрөө чөлөөтэй нээлттэй болж байгаа тийм арчилсан нийгэм гэдэг утгаараа за эрх чөлөө тийм тэгэхээр одоо яг энэнгүүр дамжуулаад юу болох вэ гэхлээр ер нь бол Монгол орн бол газрын хөрсөн дорой болон дээр хамгийн их түүх соёлын турсгалтай гэл тэр одоо 101 жилийн өмнө тийм Козловын хэлсэнтэй адилхан гадны маш олон улс орны тийм экспедиц судалгааны багийнх нь Монгол орныг сонирхож эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор бол ер нь бол Монголд бол одоо бол тийм маш олон улс орнууд жил болгон ингэ судалгааны ажил хийдэг. За энэтэй холбоотой 1990 он гарснаас хойшоогоо гэх юм бол 3 голын төсөл гээд маш том төсөл болсон. Монголд бол хамгийн том одоо яг тэр шиг одоо энэ судалгааны баг ахиж ерөн гараагүй байна л да. За тэгээд энэс хойшоогоо явсаар хагаад 1995-аас 96 оны хооронд хар хорин хотын одоо матлах судалгаа юу болсон бэ гэдэг зүйл болж байгаа. За энэ дээр бол 95-аас 96 онд бол ЮНЕСКОгийн ивэлдор зохион байгуулагдсан хар хорин хотын туйрыг хадгалж хамгаалах шинжилгээний анги бий болсон байгаа. За дээрэс нь бас Монгол Японы хамтарсан тий одоо ингэж бичээ судлалын баг гэдэг ингээ маш олон өргөн далаацтай хүрээнд ажилласан. За энэ ажлын үр дүнг бол товчноор тайлбарлах юм бол энд бол хар хорин хотын одоо энэ дэвсгэр тий одоо зураг дээрээс хотгор гүдгэрийн тэгээд захын хязгаар нь яг хаана байгаа. Ерөн хар хорин хотыг ЮНЕСКОд бүртгэх, ЮНЕСКОгийн соёлын өвдөлтөд дэлхийн соёлын өвд бүртгэх тий энэ одоо нэг хязгаарыг тогтоох, хамгаалтын бүс тогтоох тий. За ингээд хашаа хайс хатгаж одоо ингэж хамгаалтын бүс тогтоосон байгаа. За энэс чинь өмнө нь ямар байсан бэ гэхлээр нөгөө гахаан пэрэн барьждаг ч юм уу те эсвэл тэрнгүүр мал хуу явж идэг маллах хийсэн одоо нөхнүүд нь те ингээ тэр чигээр ингээ байж идэг ийм зүйлүүд байсан болвол одоо энийг яг орчин үеийн шинжилгээ ухааны тэ үйлдэлтэйгээр ингэж малтаж эхэлж байгаа байхгүй малтах судлах ийм ажлууд нь ингээд эхлэл суурийг нь тавиад өгч байгаа. Энийний ч одоо үр дүнд одоо хар хорин хот бол одоо бол ЮНЕСКОгийн тэ дэлхийн соёлын өвд бүртгэсэн байдаг. За тэгээд одоо ингээд Монгол Японы хамтарсан шинжилгээний багийн бас нэг чухал зүйл нь юу вэ гэхэлэр хар хорин хотын ойр орчимд бас бусад хот тэ бусад одоо археологийн дурсгалуудыг бас илүү тодорхой болгож өгсөн байгаа. За Тосго хот тэ Захын булаг, Баянголын тойр, Хөгшин орхны дөрвөлжин хар бондгор зэргийн дурсгалуудыг энд дурдах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь яг юу гэсэн утгатай үг юм бэ гэхэлэр яг хар хорин хот Монголын эзэнт гүрний нийслэл байсан үедээ хаан те одоо өгөөдөө хаан, мөнх хаан, гүйг хаан гэх юм уу те эдгээр хаадууд маань бол ганцхан хар хоринд ингээд төвлөрөөд суух биш бусад хотуудаараа бас ингээд Монгол орн чинь нүүдлийн аж ахуйтай шүү дээ те. За энэтэй холбоотойгоор ингэж нүүдэлдэг те бусад хотуудаараа ингэж явдаг байсан одоо түүх сурвалжийн мэдээнүүд те яг энийг бас ингээд археологийн баримтаар нотлох ийм зүйлүүд тохиолдод байгаа байхгүй. Тэгэхээр энд юу гэж хэлж болох вэ гэхээр нүүдэлчдийн ер нь төр улсын тэг ингээд нэг түргэн нүүдэлчд бол ингээд нэг төр тулсын байдал нь ингээд айгу төр зуурын ч юм уу эсвэл айгу хурдан өөрчлөгддөг тэгээ ийм зүйл байдаг шүү дээ. Орчиндоо дасан цогцох гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар ингээд нүүдэлчд гэж яриад байдаг. Гэтэл 13 дугаар зууны үед бол энэ нүүдэлчд чинь өөрөө эзэнт гүрэнтэй те нийслэл хоттой тэр нийслэл хот нь бол тэр дундад зууны үеийн тэр гадны хүмүүсийн нүдийг булаасан тэр одоо мөнгөн мод гэх те ийм сайхан зүйлтэй тэр модон дээр нь одоо ингээд мөнгөөр уралсан те
уран тансаг хийцтэйгэл ингээд ярих юм бол ер нь л яг нүүдэлчин монголчууд ч гэсэн те нийслэл хоттой байсан энэ хот байгуулалт барилга те энэ бүх зүйлүүдийг бол бас давхар ингээд авч явж исэн гэдэг зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө нөгөө нүүдэлчин ард түмнүүд маань өөрсдийнхөө ноёрхлынхоо хугацаанд те төрөө байгуулахдаа хоц өрөнтэй байсан юм а гэдгийг бас давхар харуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол ер нь яг ингээд орчин цагт гэдэг ч юм уу те ер нь дэлхийд дахин ч гэсэн ингээд Монголыг мэдхгүй хүмүүс чинь Монгол гэдэг чинь зөвхөн нөгөө морьтойгоо хичээл сургуультай явдаг гэдэг ч юм уу те маллал амьдарч идэг гэж бодонгууд чинь Улаанбаатар хотод бууж ирэнгүүтээ пүүх би Монголыг ингэж бодсонгүйгээ гайхдаг өстэй. Яг л энтэй адилхан 13 дугаар зуунд чинь бас л монголчууд чинь те дэлхийн нийслэлийг байгуулчихсан хар хором хоттой төвлөрөөд ингээд байж исэн үйл явдал бас байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ нь бол ерөөсөө бас шаал өөр ертөнц юм а гэдэг зүйлийг хэлээд байгаа. Нүүдэлчд болвол тэг хоц өрөнг бас барьж исэн юм шүү гэдэг зүйлийг. Үүнээс өмнөх бас хүннэг үе ч гэсэн тэр лууд хот те хүннэгийн одоо 20 гаруй хот гэдэг ч юм уу ингээ хотууд ингээ байгаад байна. Энэ бүх үйл явдлууд маань нүүдэлчд маань 100% нүүдэлчд гэхээсээ гадна өөрсөндөө таарсан яг нүүдлийн аж амьдралдаа таарсан те цөөхөн хүн амтай хоц өрөнг ч гэсэн байгуулж исэн юм а. Хар өрөн хот бол ерөнхийдөө судлаачдын үзэж байгаагаар болвол 10,000 орчим хүн амтай гэж байгаа байхгүй. За ингээд судалгаа маань ингээд цаашаа яваад байлаа. Явсаар гад 2000 онд ирлээ. 2000 онд ирсэн чинь юу болсон бэ гэхлээр 2000 онд Монгол Германы хамтарсан экспедиц гэдэг зүйл байгуулагдсан. За энэ экспедиц бол мэдээж археологийн хүрээлэнтэй хамтраад те Германы талаас бүр хоёрч байгууллага байгаа юм. Тэгээд нэг их сургуулийн тэгээ бас одоо нэг археологийн хүрээлэнгийн те хоёр талын судалгаагаар байгуулагдсан. Тэгээ яг энэ судалгаа хамгийн анх эхлэхдээ хүртэл Монголын эзэнт гүрний нийслэл хар хорон хотыг малтгаж штэ. За малтгаж байгаа учраас энэ дээр юу ярих ёстой вэ гэхлээр одоо энд бол хоёр улсын ерөнхийлөгчийн ивэл дор явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр улсын ерөнхийлөгч ивент итгэсэн те ийм хар хорны судалгаа гэдэг бол аюул гой сонсогддог хэмжээнд юм болж шүү дээ. Хоёр төрийн хэмжээнд те төрийн тэргүүний хэмжээнд ингээ яригдж идэг. За тэгэхээр энийг бол би яг яагаад ингэж багталтаа хэлээд байгаа юм бэ гэхлээр би оюутан байхдаа яг миний үеийн оюутнууд археологиор сурж байгаа оюутнууд те хар хорин хотын малтлах судалгаанд явж үзхийг маш их хүсэж мөрөөддөг гэсэн байхгүй. Энэ бол бид нар ч нөгөө 1-р курс 2-р курс дандаа хөдөө гадаа майхантай эсвэл одоо ингээл нөгөө тухайн одоо байгаль дээр ингээ байна штэ те. За тэгэнгүүт хар хорин хотын малтлах судалгаа бол 1-р 2 улсын ерөнхийлөгчийн ивэл дор явагддаг. Сумын төвдөө тэгээд одоо яг тэнд байсан ер нь Баянбүрд гэдэг тэнд буудал байсан. Одоо байд юм уу би мэдэхгүй байна. Баянбүрд гэдэг буудалд ингээ байрлаад те буудал байрлаад халуун устаа те одоо тэгэл өглөө рестораны хоол идэл өдөр нь рестораны хоол идэл ингэж ажилтдаг байхгүй юу. За ингээд ажиллахаас гадна өглөө 6 цагт ингээ гараад ингээл 1-2 цагийн үед ингээ буугаад ирдэг. За тэгэхээр ингээ өдөөс хойш бас зав цаг ихтэй нэг ийм гоё судалгааны ажил байхгүй юу. Тэгээ оюутан болгоны хүсч ингээ явахыг хүсдэг байсан ийм судалгааны баг байгаа юм. Тийм учраас би нэг хар хорин хот Монгол Германы хамтарсан экспедицтэй энэ экспедицийн хамгийн гол зүйл нь бол ерөөсөө яг л ингээд судлаачийн төвшөндөө авч үздэг гэх юм уу те. Одоо чинь би яг тухайн үед ингээ оюутан байлаа гэж бодъё. Тэгээ би оюутан болоод хар хорин хотын малтлах судалгаанд очиод би оюутны статуст ажиллахгүй байхгүй юу. Би туслах эрдэм шинжилгээний ажилтан гэдэг статус дээр ажилладаг гэсэн. Хамгийн анх би нэг хар хоринд хамгийн анх хар хоринд би нэг очичоод ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхдээ би нөгөө яг л нөгөө оюутан байсан шиг л бусдаа адилхан ороод нөгөө хурц мөрц барайл ингээл хурцээр ингээл явсан чинь манай нөгөө тэр тухайн судалгааны багийн одоо нөгөө шинжлэх ухааны археологийн хүрээлэнгийн дундад зууны доктор Батбаяр гэх хүн байгаа байхгүй. Тэр хүн маань намайг тэр ах маань ингээ харж ирсэн 30-40 минут ажиллуулсан. Тэгдэжсэн дуудснаа. За Марата энд болвол те яг ингээд оюутнууд болвол те яг ингээд бусад судалгааны ажлынх шиг ингээд хурц зэт ингээ бариад ингээд ажилтдаг юм аа. Яг л нөгөө нэг судлаач шиг байх хэвээр. Тэгэхээр чи одоо туслах эдгэм шинжилгээний ажилтан гэж өөрийгөө бодоороо гэл. Ингээ бодоод тэгээ бас ингээ гоё байгаа байхгүй. Тэгэхээр холбооны бүгд найрамдах Герман улсын тэгээ боловсрал судалгааны яамны хөрөнгөөр санхүүжүүлсэн Бонн хотын их сургуулийн төслийн баг гэж байгаа байхгүй. За энэ баг байгаа. Дээрээс нь бас яг ингээд археологийн одоо нөгөө нэг те Монголын одоо эрдмийн солилцооны алба гэж байгаа байхгүй. Германы Монгол Германы эрдмийн солилцооны алба гэдэг. За энэний дэмжлэгтэйгээр бас ингэж санхүүжилт ингэж босгож ирсэн гэсэн үг. Тэгэхээр ингээ хоёр талын том малтлага явсан. За тэгээ яг ингээ 2000 оны 5 дугаар сард бол Монгол улсын түүх археологийн салбар дахь те олон улсын хамтын ажиллагааны хувьд бол дээрх төслийг ер нь ихээхэн ач холбогдолтой гэж үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг л ингээд хоёр улсын ерөнхийлөгчийн ивэлд ор те явсан гэсэн.
За тэгэл оюутан байхдаа ингээд сонсч байсан үйл явдлууд маань үнэхээр гоё те. За тэгэхээр одоо үйл явдал юу болов гэдэг зүйл яригдъя. Хар орны малтлага ингээд явхаас өмнөх дугаар дээр яригдсан нэг зүйлүүд яригдах хэрэгтэй байхгүй. 1949 он, 48 он те 49 онд бол Оросын шинжлэх ухааны одоо тэ сурвалжлагч гишүүн Киселевгийн удирдлагын доор бол хөдөөгийн перлээ те одоо Монголын талаас удирдсан. За энэ хүмүүс бол яг хар орон хотын хааны ордон гэдгийг гэж сурвалжийн мэдээгээр те явсаар байгаа хайсаар хагаад малтаж үтсэн. За ингээ малтаад үзэн гутаа тэнд бол те нэлээд хэсэг том малтлагууд хийсэн шүү дээ. 20 дугаар зууны ер нь хар орон хотод хийсэн хамгийн том малтлага. За энэ малтлагын судалгааны үр дүн ингээ нэгтгэж хэлчих юм бол энэ бол яг хар орон Монголын эзэнт гүрний нийслэл те хотын өгөөдөө хааны төмөн амгалант ордон Ванан хот те Ванан ордон мөн байна гэж утсан байгаа байхгүй. За гэхдээ энийг хожим нь бол ингээд буддын шашны те 17-оос 18 дугаар зууны үед буддын шашин дэлгэрэлдэг үеэр сүм хийд болгож ашигласан байна гэсэн энэ судалгааны үр дүн гарсан. Би ч гэсэн оюутан байхдаа тийм ингээл 2000-аас хойш оюутан шүү дээ би ч. За тэгэхээр би ч оюутан байхдаа л нөгөөдөө хааны төмөн амгалант ордон энд байна гэж ингээ үзээд идэг гэсэн байгаа байхгүй. За тэгэл ингээл малтлага ингээд явчлаа тийм. Тэгээ бүх ном зохиолууд ер нь 2010 он хүртэлх ер нь түүх сурвалж түүхийн номнууд тийм. Энэ бүх зүйлүүд дээр өгөөдөө хааны төмөн амгалант ордон гэж яриад яваад байдаг тийм. За тэгтэл яг хар орон хотын малтлага Монгол Германы хамтарсан судалгааны баг тийм. За энэ судалгааны баг бол хоёр талбай дээр ажилласан гэсэн шүү дээ. Энэ судалгааны багийн нэг нь болохоор яг тэр нэг ордны дүүрэг буюу тэр огтлолцол байх байхгүй тэр дэвсгэр зурган дээр яг ингээд тодорхой харагдан да. За тэр дэвсгэр зурганы тэр яг огтлолцол буюу яг гол гэсэн үг. Хотын яг төв гэсэн үг байхгүй. За яг тэр төв хэсэг болохоор худалдааны төв байгаа юм. За энэ худалдааны төв малтлах судалгаа хийсэн. За тэгээ энийг бол одоо ингээд Германы одоо судалгааны багийн удирдагч Пол гэдэг те энэ хүний одоо удирдлагын доор тэгээд Монголын талаас бол яг энэ хар орны Монгол Германы хамтарсан экспедицийг бол бас хоёр хүн удирдах явуулсан. Нэг нь шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн доктор профессор Довдон Баяргаа нөгөөх нь Монгол Улсын их сургуулийн те одоогийн археологи антропологийн тэнхимийн эрхлэгч Эрдэнэт асал нөгөө нэг байнгын манай нэвтрүүлгээр ярьдаг те. За энэ хүн хоёр хүн удирдах явуулсан байгаа байхгүй. За тэгээ эдгээр хоёр хүний удирдах явуулсан. Тэгээд дээрэс нь Германы татаас болохоор тэр хааны ордон гэдэг байгаа те. Энэ хэсэгт малтсан хүн болохоор Монгол Германы хамтарсан экспедицийн удирдагч Хайнс Георг Хютл гэж хүн байгаа. За энэ хүн ингээ те баллах судалгааг бас цааш нь үргэлжлүүлээд явсан. За тэгээ энэ судалгааны үйл явцад бол одоо нөгөө нэг бүх талбайгаар нь малтж үзэж байгаа. За ингээ бүх талбайгаар нь малтах судалгаа болвол те нэлээд сайн явж байгаа. За гэтэл нөгөө худалдаачны судалгааны тал дээр бол яг юу болж байгаа вэ те? Нөгөө худалдааны төв гэж байгаа шүү дээ те. Яг голын төв хэсэг дээр. За энд бол маш олон том ингээ судалгаа хийсэн байгаа байхгүй. За ингээс энэ судалгааны үр дүнд бол ерөнхийдөө бол хамгийн том судалгааны үр дүн бол хааны нэг тамга олцсон байдаг. За тэр тамга бол яг л Юан гүрний үеийн тамга байгаа байхгүй. За тэгээ Юан гүрний үегээ бодоод үзсэн гол чинь хар орон хотын хамгийн оргил үе нь болохоор 12 дугаар зууны тий өгөөдөө хаан мөнх хааны үе байсан. За гэтэл энэ нь өөрөө нэг хар орон хотын түүхтэй чинь Юан гүрний үед чинь давааны харин мууж гэжсэн боловч Юан гүрний үеэс Юан гүрний дахин мандсан тий одоо ингээд хот гээд Юан гүрний хаадууд маш их ингэж ивэл давж исэн гэж явж исэн. За ингээд монголчууд нөгөө Бээжингээс цугтааж гарсан тий Мин улс гэж байгуулагдсан 1368 онд хятад. За тэгтэл энд бол Юан гүрэн бол одоо ингээ те төрөө алдаа Тогон Төмөр хаан ухсан. За тэгээ Тогон Төмөр хаан 1370 онд нас барахт нь Аюу Ширидар хаан те хар орон хотоор төвлөрж исэн байгаа байхгүй. За тэгээ Аюу Ширидар хааны сангийн яамны сайдынх нь тамга нь олцсон байдаг. Яг энэ хотлооны төв те энэ дотроос нь ингээд олдож байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө юу гэсэн үг вэ гэхээр яг энэ хэсэг бол хар орон хотын түүх бол те бас уналтаа, бууралтаа энэ бүх зүйлүүд ингээд давхар явж исэн юм а гэдгийг нь харуулдаг байгаа. За үүнээс гадна бол сайхан нөгөө зоос тэмдэгнүүдийн тухай бол өмнөх дугаард ярьчихсан тий. За гэтэл энэ бол худлааны төв маань бол нэг ерөнхийдөө бол яг 13 дугаар 100 14 дугаар зууны үед бол эд ингэж явж исэн нь бол тэнд маллах хийсэн судалгааны үр дүнгуудээс харагдаад байгаа байхгүй олцсон олдруудаар нь. За тэгээд тэр худлааны төвийн хамгийн гол чухал хэсэг нь юу вэ гэхээр энэ худлааны төвд худалдаачдаас гадна яг одоо нөгөө төрийн одоо тий Монголын эзэнт гүрний одоо ингээд том түшмдүүд амьдардаг байсан бас тогтогдсон байна. Тэгэхээр ингээд нэг зэрэгцээ оршиж байгаа байхгүй. Хар орон хот маань өөрөө ингээ хэмжээний хувьд бол тий ингээд нэг километр гаруй хэмнэг хэмжээтэй гэсэн үг байхгүй. 1.5 км урт, 1.4 2 км өргөн байхгүй. За тэгээ ингээ хойшоо жоохон ингээ сонсон. За тэгэхээр энэ бол яг дундад зууны үеийн яг тухайн үеийн хотуудыг бодоод үзэх юм бол баг нэг дахин жижигхэн.
Гэхдээ энд бол яг 10,000 орчим хүн ингээ бужигнаж амьдарч байсан, дөрвөн хаалгандаа тий хүн амьдарч байсан гэдэг ч юм уу. За ийм зүйлүүд яваад байгаа. За тэгэхээр эндээс бол юу ингээ харж болж байна гэхээр ер нь бол яг ингээд Эрдэнэцүү хийдийн яг арталт байгаа Харааран хотын тойр штэ тий. За энийг болвол ингээд нэг 100 жилийн өмнөөс л ингээл тий Харааран хотын мөн үгүй юу гэж явсаар гад Киселевийн үед бол том хааны ордонд маллага хийж үзээд энэ бол өгөөд хааны Төмөн амгалант ордон мөн байна гэчихэд Харааран хот гэдгийг эцсийн цэг тавьсан шүү дээ тий. За Харааран хот мөн байсан. Гэхдээ одоо эндээс чинь бас нэг зүйлийн ингээд эндүрл гарч иж байгаа. За энэ эндүрл гэдэг нь юу вэ гэхээр Сергей одоо Киселев гэвэ шүү дээ тий. Оросын судлаач Сергей Киселев. За энэ хүн бол Рубрукийн тэмдэглэлд гардаг хааны ордныг нөгөө археологийн матлагаар нь тий олоод илрүүлчих юм бол ер нь Монголын хар хорны талаар байршлын талаар өгөөд хааны Төмөн амгалант ордны талаар тий хамгийн том нээлт хийсэн хүн болох гээд байгаа байхгүй юу? Болж шүү дээ тий. Зогоосоо тэгээ болсон. Нэр хүндийн асуудал. Яг үнэ. За ингээд энэ ч бас нэг 50 жил ингээд үргэлжлээд явсан тий. За тэгээд яг юу бодсон бэ гэхээр яг Рубрукийн мэдээнд бол хааны ордон Төмөн амгалант хааны ордон бол Харааран хотын хэрмийн баруун урд захад байдаг гэж байгаа байхгүй. За тэгээд тэр баруун урд захад байдаг хааны ордныг тойроод одоо ингээд нэг тоосхон одоо тий хэрэмтэй гэж байгаа байхгүй. За тэгээд энэ бүх зүйлийг нь харангуйтаа Киселев бол Рубрукийн мэдэн дээр тулгуурлаад за энэ хааны ордон гарлаа одоо энэ дэвсгэр зураг манай найруулагч яг өгсөн байна. За энэ зураг гэхдээ бол яг юу байгаа юм? Монгол Германы хамтарсан экспедицийн зураг байгаа шүү. За тэгээ ерөнхийдөө нэг дэвсгэр зургаар нь харах юм бол яг энэ малтлага байна шүү дээ тий. Яг баруун урталт нь харагдаж байгаа байхгүй юу. За одоо яг энэ дэвсгэр зураг дээр ингээ харах юм бол тий яг энэ хамгийн уртлын дөрвөлжин цагаан байна шүү дээ. Энэ бол Эрдэнэцүү хийд байхгүй юу. Эрдэнэцүү хийдийн одоо ингээ ойр орчим нь харагдаж байгаа. За тэгэнгუთ ингээ хойдлоос ингээ залгангуучийн чинь геодезийн буюу одоо хотгор гүдгэрээр нь гаргаад ирсэн байгаа шүү дээ. За ингээ хотгор гүдгэрээр нь гаргаад ирэнгуут сая нөгөө худалдааны түүгээд байгаа нь болохоор яг энэ голд нь байгааз яг голд нэг улаанаар харагдаж байгаа сте. За гэтэл яг баруун ур зах гэдэг нь болохоор энэ баруун талаар нь ингээ нарийнхан хэрэм явж байгааз хэрэм явангуудаа яг энэ талд нь ингээ нэг юм том юу байгаа байхгүй хэмжээтэй. Ер нь бол Харааран хот дотор бол хамгийн том хэмжээтэй нь энэ байгаа байхгүй. За тэгэнгუთ чинь Киселев яг юу бодсон бэ гэхлээр за энэ баруун ур захад байгаа гэдэг Рубрукийн мэдээ үн юм байна. За тэгээ энийг малтаад үзсэн чинь нөө малтаад үзсэн чинь ордны жимшиг те эсвэл айгуу том ногоон паалантай дэвсгэр тий ногоон паалантай шаал эсвэл одоо ингээ хааны ордны ингээ хэмжээний тий янз янзын урсгалууд гарч ирсэн сүүлдээ баахан бурхны шашинтай холбогдлолтой олдурууд олдоод эхэлж байгаа байхгүй. За тэгэнгუთ Киселев яалчгүй нэг иймэрхүү дүгнэлт гаргасан. За энэ бол хааны ордон мөн. Гэхдээ нөө хожим нь бол яалчгүй нэг буддын шашны тий сүм хийд болгож ашигласан байна гэдэг зүйлийг яриад явсан. За тэгэхээр энэ онол бол ингээ зөндөө явлаа. За гэтэл ер нь бол яг одоо нэг Монгол Германы хамтарсан экспедиц явж байгаа тийм. Монгол Германы хамтарсан экспедиц бол ер нь бол Киселев бол хид хідэн зүйл дээр андуурсан байна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн. Тэгээ хоёлоо хамтран ажиллаж танилцуулгаа. За тэгээ. Багшаа энэ улаан нь болохоор овгорыг илэрхийлж байгаа юм уу? Овгор гэсэн үг юм уу? Тэгээ овгор товгор байгаа тийм. Зөв. Тэгэхээр хамгийн өндөрлөг хэсгийг бас таамагласан байна шүү дээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энэ формалдгийг дагуулаагүй. ENF стандартын хавтан худалдаа эрхэлдэг энэ Iron Circle гэх компани байна. Тэгэхээр одоо энэ хавтан одоо гэрийн одоо бүхий л байдаг хэсэгт байгаа шүү дээ. Хувцсны шүүгээ, галт тогоо гэл одоо шал одоо сүүлийн үеийн гой байрнуудын интернет дандаа л хавтангууд орсон байдаг. Гэтэл одоо энэ байнгын орчинд байх зүйлээ юм хортой зүйл бид нар ингээд өөрийн мэдлэг худалдаж аваад дий юм байна. Нөгөөдгөн ч нөгөө нэг хортой дээр хийчлгүй өнөр танараараач хүртэл ингээд мэддэгж идэг. Ингээд нэг юм үнэртэд байдаг шүү те нэг юм тоохгүй. За энэ бол формалдигит гэдэг маш юм хортой байдсан юм байна. За хүний эрүүл мэндэд маш хортой. Энэ астмтай хүний шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. За хүүхдэд бол энэ хамар хоолойн өвчлөлийг үүсгэдэг. Тэгээ ер нь нэг юм олиггүй юм байнга үнэртнэ гэдэг ер нь ямар олиг байх вэ яач ч утсан те. Тэгэхээр энэ ер нь дэлхийн нийтээр энэ шинэ хавтан эрүүл хавтан ENF стандартын хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн ийм хавтанг бол та бүхэндээ санал болгоод байгаа юм байна. Тэгээ ENF стандартын хавтан бол яг гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалсан гэхдээ та бүхэн бол итгэлтэй байж болно. Тэгээ эрүүлэр барахгүй одоо яг энэ бат бөх майт гадаргуу харахад бас нэг аятайхан баймаар байна. Одоо маш сайн чанартай өндөр даралт температурын энэ нөлөөгөөр бэхжүүлсэн хэлбэрчлэлтийн хувьд маш тогтвортой бат бөх усан суурьтай одоо энэ ус чигэнд илүү төсвөртэй мөн элдв өнөр танаргүй одоо гэх мэт эрүүл мэндэд ээлтгээс гадна бусад ер нь бүх талаараа юм маш гоё хавтан худалдаалдаг юм байна. Та бүхэн маань тэгээд энэ урангаан худалдааны төвийн форм шоурум дээр очиод үзэж болно. За мөн урангаан офис 404 дотор очиод худалдаа авалтаа хийж болно.
Холбогдох хотны дугаар нь 99-2087, 9988, 9921 гэсэн утас байна. За веб хаяг нь болохоор www.formorcig.in гэж байгаа юм байна шүү. За тэгээд бас эрүүл мэндэд анхаарсан бүтээгдэхүүний сал болгож байгаа танай хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр одоо нэг хотын дэвсгэр зураг гэдээ ярьлаа шүү дээ, тий. За тэр дэвсгэр зургийн яг тэр рубрикийн мэдээтэй ер нь бол киселевийг бол таарад байгаа байхгүй юу? Ингээд таарад байгаа сте. Нэгдүгээр энэ бол бас киселевийг бас буруу шилжиж байгаа, тий. Тэгэхээр одоо судлаач хүний. За тэгэн гутаа яг киселевийн одоо энэ тэмдэглэл бол ганцхан рубрикийнхыг биш, тий. Бас дээрээс нь нөгөө Живенигийн тэмдэглэл, Юан улсын түүх, тий. Эдгээртэй ингээд тэмдэглэсэн ингээд зүйлсүүд ингээд харахаар ер нь бол яг энэхүү ордыг бол хятад маягийн те ордны цогцлбор байсан гэдэг ингээ үзэж байгаа байхгүй. Тэгэхээр ч нөгөө дээвэр мэврийнхэн тэр ваар савны чимэглэл те одоо дээврийн ваар энэ тэр нь болохоор яг нэг 13 дугаар зууны үеийн нэг одоо ингээ нэг дээвэр байгаад байна шүү дээ. Тэнгууд нь окей энэ бол угаасаа тансаг хэрэглээний зүйл байна. Энэ яалчгүй хааны ордных гэдэг юм төвсгэр юу ячиж байгаа байхгүй. Санал дэвшүүлж байгаа байхгүй. За тэгээд явсаар хагаад одоо яг Монгол Германы хамтарсан экспедиц Малтлангад орж эхэлсэн. За Малтлаг бол Монгол Германы хамтарсан экспедиц нийтдээ бол яг энэ хааны одоо ордон гэдэг одоо Киселевийнхаар одоо хааны ордон гэж нэрлэдэг байгаа. Энэ талбай дээр бол маш том малтлаг хийсэн. Бүх л талбайгаар нь малцсан гэсэн үг байхгүй юу? Бүх талбайгаар нь малцсан. За ингээ бүх талбайгаар ингээ малтаад явж байхдаа өмнө нь нөгөө Киселевгийн малтсан малтлагын хэсэг дээр олцсон нөгөө багны суурьуд байсан шүү дээ. Энэ багны суурьуд нь явсаар хагаад 8-ыг харьцах 8 буюу одоо ингээ 64 багны суурьт болж байгаа байхгүй. Гэхдээ энэ бол яг адилхан зайтай хэмжээтэй байх хэрэгтэй шүү дээ. За энэ хэмжээтэй байх хэрэгтэй гэтэл зарим нь байхгүй. Тэр нь юу гэхэлэр нөгөө нэг тэндээс нь ховхолж аваад өөр одоо барилгын материалд ашигласан гэдэг ч юм уу те. Ийм зүйлүүд болсон байгаа юм. Тэгээд энэ нийтдээ тоолоод үзсэн гот 64 багны суурь. За тэгээ энэ 64 багны суурь нь өөрөө яг энэ бол хожим нь бол одоо яг Өвөрхангай аймагт байдаг Шанхын хід гэж байгаа шүү дээ. За энэ Шанхын хід бол яг Харааран хотын яг энэ тэр нэг тойроо шүү дээ. Сая малтлаг хийсэн тойр. Энэ тойртой адилхан 64 багны суурьтай байгаа байхгүй. Тий. Тэгэн гут нь ахаа цаашаага тэр бүх талбайгаар малтаад үзсэн чинь үнэхээр л тансаг олдрууд байгаа. За энэ тансаг олдруудаас гадна эндээс олдож байгаа дийлэг олдрууд нь тий. Одоо энэ чинь барилгын холбогдлолтой олдрууд олдоод байна шүү дээ. Барилгын холбогдлолтой олдрууд олдоод байна. Дээрээс нь өөр одоо ингээд хэрэглэл гэдэг ч юм уу тэр нэг ордон байсан бол одоо нэг юм байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл дандаа бурхны холбогдлолтой олдрууд. Шавраар хийсэн бурхан тий ингээд ಈ бурхан эртний одоо ингээ бурхтууд ингээ гарч идэг байгаа байхгүй. За ингэн удаан тэр айгүй олноороо цац сувраг муурга бол бас овоолцсон ингээ байдаг байхгүй. Тэр ийм олноороо олдоод байгаа нь бол тий судлаачдын хувьд бол ийм эргэлзээнд орж эхэлж байгаа байхгүй. Эргэлзээнд орж эхэлсэн. За тэгээд цаашаага явсараад иж одоо хааны ордон байх хэвээр. Хааны ордон гэхээр чи юу байх хэвээр юм бэ? Одоо нөгөө мөнгөн мод гэдэг зүйл чинь заавал байх хэвээр тий. Мөнгөн модны тухай яриад байдаг, түүх сурвалжийн мэдэн дээр чинь дуртаад байдаг. Хааны ордон нь бол тий ингээ мөнгөн модтой ингээ тансаг зэрэглэлийн ингээ ордон байсан гэл. Тэгэхээр чинь нөгөө хааны ордон гэдгээр чинь ингээд яваад үзэхээр чинь мөнгөн мод байх хэвээр тий. Гэтэл нөгөө мөнгөн мод байдгүй. За гэтэл яах вэ ингээд цаашаа ингээд малтаалсан чинь за энэ ч одоо үнэт толдруу энэ тэр юу гэсэн чинь яг л нөгөө шаазан идэл тий. Тэд нар яг л 13 дугаар зууны үеийн хамгийн одоо тансаг хүмүүсийн хэрэгэлдэг шаазан идлүүд гарч ирэх жишээний. Дээрээс нь одоо жишээ нь анх олдохдоо бол тэр чинь зүгээр ингээд нэг шавар юм шиг харагдаж байгаа юм л та. Гэхдээ яг тухайн үед бол би байгаагүй очоогоос надаас бүр өмнө яг манай хараар одоо малтлах судалгаа хийсэн тий одоо энэ Оо Эрдэнэтгой Батбаяр те эдгээр хүмүүс ингээ ярианаас ингээ сонсож байхад бол ингээ нэг юм тэр чинь нутгийн ажилчид ингээ ажилтдаг байхгүй маш олон нутгийн ажилчид ажилтдаг. За тэгээд ингээ нэг малтж байгаад нэг юм зэвэрсэн юм шиг юм олсон гэж байгаа байхгүй. Тэгээ олоод тэгээ ингээ цаашаа ингээ тэр ингээ цэвэрлээд үзсэн чинь нөгөөх нь алтан бууж байсан байхгүй. Алтан бууж одоо ингээ баг баатруудын эртний нэг кино минон дээр гардаг шүү дээ. Үлгэр домгийн баатарын кинонууд дээр ч гардаг юм нэг бууж байдаг шүү дээ. За тийм ийм том алтан бууж байгаа байхгүй. За тэгээ цаашаага ахаал нөгөө маллах судалгаан цаашаа өргөжлөөдсөн чинь нөгөө алтан бууж чинь хийсэн чулууных нь хэв нэг байгаа байхгүй. Яг хэвээр ингээ хэв нь гараад ирсэн. За тэгээ энэ мэтлэнгээр ингээ үнэт олдрууд бас давхар олдоод байдаг тий. За тэгэн гут нөгөө 13 дугаар зууны үеийн түүхэн сурвалжуудаас чинь хааны ордон бол ингээ зэрэгцээ ингээ 3 эсвэл ингээ 5 ингээ барилгатай гэдэг ч юм уу тий. Тэг гаднаар талаараа ингээ тоосгон хүрээтэй гэдэг ярьлаа штэ. Гэтэл энэ шинжүүд нь бас энэ ч байгаад байгаа байхгүй. Киселев бас нэг хэсгийг нь малтаж үзсэн хар орны экспедиц ч гэсэн яг ингээ баруун талынх нь тий тэр хэсгийг ингээ бүтнээр ингээ малтаж үзэж байгаа байхгүй. Энд чинь бас ингээ тойроод бас ингээ байгууламжуудтай. За ингээ малтаад үзсэн чинь тэндээс ч гэсэн ер нь хааны ордон гэх юм уу эсвэл 13 дугаар зууны үеийн ордон гэхээсээ илүүтэйгээр арай өөр зүйлүүд гарч ирдэг байгаа байхгүй. За ингээ цаашаага маллаг ингээл үргэлжлээл байна. За тэгэн гут энд одоо яг юу болох вэ гэхлээр ер нь бол яг ингээл маллаг цаашаага яваад байна те. Тэгтэл ингээд
энэ ч нэг маллах судалгаа байнга л яваал ингээл цаашаага өглөөнөөс орой хүртэл ажиллаад байгаа штэ. За тэгтэл энд одоо ингээл цаашаага гэдэг би яагаад энэ төр гацаад байна гэж байна. Багшаа би нэг юм тодруулчихоо. За тэгээ. Одоо тэр нөгөө 64 ширхэг багны суурь байсан гэсэн шүү дээ. Энэ болохоор юм багантай сарвч маягийн юм гэж ойлгогдож байна уу? Эсвэл зүгээр баг нь бүхий байгууламж юм болов? За тэрийг хамгийн сүүлд нь хэлнэ шүү дээ. Одоо хэлэхгүй гэсэн. За одоо яг манай найруулагч манай гоё зураг өгсөн байна. За энэ зураг бол ямар зураг вэ гэхээр саяны яг мэдээж өмнөх тэр 50 жилийн өмнөх судалгаа яг ямар яаж явагдсан бэ гэдэг киселевгийн маллах судалгааг бас үзэх. Дээрээс нь тэр яг ордыг хөндлөн огтлол хийж маллах хийж үзэж байгаа байхгүй. За энэ хөндлөн огтлол хийгээд маллах үзэнгууд чинь ерөн хоц өрний маллах судалгаа хаанаас мэдээлэл авдаггүй гэхээр ханаас маш сайн мэдээлэл авдаг байхгүй. Хан ерөөсө бүх юмыг хэлж өгч идэг гэсэн. За тэгээ яг Белош ингээ зүсцэн дээр ханыг ингээ уншина гэсэн үг байхгүй. За тэгээ ингээ уншсан чинь тэр ер нь бол Киселевгийн хийсэн малтлагын ингээ нөгөө тий уул мөрүүд бас ингээ харагдаж байгаа байхгүй. За тэгээ харагдахдаа зарим хэсэгтэр нь Киселевгүй бол байгалийн материк гэдэг тэр хэсэг рүү яваад орсон. Зарим хэсэгтэн дээр хааны ордон гэж үздэг байгаа тий тэр хэсэг рүүгээ ч ингээ хүрээгүй байх ийм тохиолдлууд байгаа байхгүй. За тэгэн гут нь одоо нөгөө Монгол Германы удирдагч нар тий одоо судлаач нарт бол бүр ингээ эргэлзээ төрүүлээд эхэлж байгаа. За ингээ эргэлзээ төрүүлээд эхэлсэн тэгтэл одоо энд бас нэг зүйл явна. Энэ яг ордны тэр малтлаг гэдэг байгаа тийм. Энэ гадаа нь яг урд талд нь болохоор маш том хэмжээтэй яст мэлхий байдаг байхгүй. За энэ яст мэлхий бол нэг мэдээж нөгөө гэрэл хөшөөний суурьтай тийм ийм зүйл байх ёстой. Гэтэл энэ хөшөөг бол яасан бэ гэхээр 1346 онд Тогоон Төмөр хааны үед тийм Юан гүрнийг одоо нөгөө мандсан төрийн тийм ингээд нийслэл байсан. Ингээд Хар өрн хотын нийслэлийн өмнө тийм ингээд өмнө нь ингээд засвар хийсэн тухай ингээд дурдаад ингээд байгуулсан гэрэл хөшөө байгаа байхгүй. За тэгээ тэр гэрэл хөшөө бол яг саяны энэ зүйлтэй ойрхон байгаад байгаа. Тэгээд одоо ингээд малтаад үзлээ. 20 дугаар зууны үед хамгийн том малтлаг хийсэн гэдэг байгаа. Хар өрн хотын одоо Өгөөдөө хааны төмөн амгалант ордон гэдсэн зүйл маань хааны ордон бол огтоосоо биш юм байна гэдэг зүйл гараад ирнэ. Энэ тухай 2007 онд Хайнс Хьютл гэдэг хүн те хааны дүүрэг химээгчд хийсэн малтлаг судалгаа гэдэг судалгааны үр дүн гэдэг өгүүлбэр бичсэн байгаа байхгүй. За энэ өгүүлбэр дээр бол гол утга санаа нь юу байсан бэ гэхээр Киселев бол хэд хэд юм дээр алдсан. Нэгдүгээрт энд бол нэгт бол одоо те Хар өрнөөс өмнөх үеийн хоц өрн гэжсэн тий. Хоц өрн одоо ингээ хааны ордон бол тэрнээс өмнө байсан юм байна гэж үзсэн. Хоёрдугаарт бол яг Өгөөдөө хааны үеийн ордон байна гэж үзсэн тий. Төмөн амгалант ордон байна гэж үзсэн. Гуравдугаарт 17 дугаар зууны үеийн одоо сүм хийд байна гэж үзсэн. За энэ гурван өөр ингээ ишлэг давсан байна гэж үзсэн. Харин тэнд бүх малтлах бүх талбайгаар нь ингээ малтаж үзсний эцэст энэ бол ямар нэгэн байдлаар 13 дугаар зуунаас өмнөх үеийн ямар ч дурсгал олцсонгүй. Бас он цаг тогтоох радиокарбон хийхтэй дээрээс нь одоо ингээ олдуруудаар ингээ төшөглөөд үзэх юм бол хожуу 16 17 дугаар зууны үеийн олдурууд байсангүй. Энэ бүх олдурууд 13 дугаар зууных нь гэж байгаа. За 13 дугаар зууных тэгсэн мөртлөө яагаад энэ 13 дугаар зуун мөртлөө дандаа бурхны холбогдлолтой олдурууд олдоод байгаа юм бэ гэдэг зүйл гарч иж байгаа сте. За тэгээд хааны ордоо хайцсан бэ те гол нь. Тэ хааны ордоо хайччихв гэдэг нэг зүйл гарч иж байгаа сте. Гэтэл энэ юу вэ гэхлээр яг энэ асар штэ. Одоо нэг 33 тохоо өндөр гэл ингээл яриад байсан штэ. Гэтэл энэ өөрөө том асар маань бол юу гэхлээр 13 дугаар зууны үеийн буддын шашны сүм хийд болж тохиорж байгаа байхгүй юу? Энэ сүм хийд байсан юм байна. Өөр ямар ч гарцаа байхгүй. Тэгсэн мөртлөө яг одоогийн Хар өрн хотын дэвсгэр дээр ингээд байж байгаа те хамгийн том барилга нь энэ хот байгаа байхгүй. Тэгээ бас 13 дугаар зууны рубрук те энэ одоо Живэний эдгэр хүмүүсийн тэмдэглэл бичсэн яг хааны ордон болвол хэрэмний баруун хэрэмний урд те ингээд байна гэж хэлсэн энтэй нь бас яг тохироод идэг. Тохироод байгаа мөртлөө энэ хааны ордон биш болж байна. Тэгсэрнээ бас зүгээр нэг жижигхэн байгууламж ч биш. Жижиг байгууламж биш тий. Андуурахтахаар тий. Тий, хааны ордонтой андуурахтахаар бараг хааны ордноос томж байж болохоор гэсэн үг байхгүй юу? Харин яг надад одоо чинь Европт ч юм уу бусад улс орнуудын тойрон дээр тий сүм хийд нь ер нь давмгайлан хамгийн юм гайхалтай барилга байгууламж нь байдаг. Тэр бүвэл одоо хүн төрөлхтний хамгийн анхны тэр олдор суурин бас сүм байж таардаг 11,000 тий бараг 12,000 жилийн өмнө. Гэхээр одоо эндээс бас монголчуудын ч гэсэн тэр сүм хийд хэр зэрэг чухал тооцогдож одоо томоор барьж тэгжсэн харагдаж байна. Тий одоо хааны ордоо хайчвал гэдэг асуудал шүү дээ. Тэгээ хааны ордоо одоо алга болж байгаа заяа.
За тэгэхээр одоо буцаагаад саяныхаа нэг ингээд энэ болвол их асарт гэдэг сүм хийд болж таарж байгаа байхгүй. За энэ их асарт гэдэг сүм хийдийн тухай бол 1346 онд саяны тэр нэг чулуу гэдэг байсан гэдэг байгаа шүү дээ. Энийг чи 2003 онд бас энэс чинь өмнө ингээд маш олон янзаар ингээд 8 9 удаагийн ингээд хагаргаа чулуунууд ингээд нийлүүлсэн чинь эдгээр нөгөө нэг хятад ханз бичиг болон нэгдэлтэй монгол бичгээр бичсэн те. Энэ бичгүүд нь тайлагдж уншиж байгаа байхгүй. За ингээд тайлагдаад уншсан чинь гол утга санаа нь 1342-оос 1346 оны хооронд 4 жилийн хугацаанд энэ их асарт гэдэг сүм хийдийг те гэж дахин ингээд сэргээгээд нэргүй байсан учраас те одоо ингээд их асарт буюу юан гүрний дахин мандуулсан сүм хийдгээд ингэж нэрлэж байгаа гэдээ ярьчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэрлэлээд явчихж байгаа. За тэгвэл тэр мэлхийн ч гэсэн өөрөө яг байсан байрандаа л байсан байж тарах гэдэг байгаа байхгүй. Мэлхий тэр том мэлхий бол байрнаас огт хөдлөөг өгсөг. Харааран хотоор очиж үзсэн хүмүүс, аялал жуулчлалаар очсон хүмүүс бол маш олон удаа тэр нэг мэлхийн дээр очиж үзсэн баг. Эрдэнэзуугаас ингээд Харааран хот руу өгөөд хааны ордон гээл те явж үзсэн гут тэнд нэг мэлхий тойроод бас нэг эртний гар идэл мэдл зардаг нэг худлаач нэг хэсэг байдаг ус одоо байхгүй болсон байлээ. За тэгээд энэ дэр би яг юу хэлэх гээд байна гэхээр 2006-2007 оны хооронд би Харааран хотод 2 жилийн хугацаанд Монгол Германы хамтарсан экспедицид азар тий баяр багшийнхаа одоо ингээд удирдлагын доор бас ингээд Уурд нутгийн удирдлагын доор ингээд ажилласан. За тэгэхэд энд бол нэг зүйл айгүй их азарддагс надад. Бид нар тэнд нэг маллах судалгаа хийж байгаа. Тэгээд тэр Монгол Германы хамтарсан экспедиц чинь хагас сайн бүтэн сайн болгонд ингээд нэг тухайн тэр судалгаанд ажиллаж байгаа залуу судлаач нар тэгээ сургалт ордог байхгүй. За сургалт ордог. Тэгээ энэнийхээ талаар тайлбарлаж өгдөг тий. За тэгэн гут энэ дээр бол энэ хааны ордон биш ээ. Энэ бол буддын шашны сүм хийд байна. Энэ бол их асарт гэдэг сүм байна гэдэг ингээ яриад өгч байгаа. За тэгэн гут чинь дотор нэр хааны ордоо хайцсан болоо гэдэг яриа бодоод эхлэнэ сте. Нэгдүгээр бодоод эхлэнэ. Хоёрдугаар нь манай жуулчд гайтууд маань тий. За энэ гайтууд маань орж ирэн гутаа заа станаар англиар, германаар янз янзаар энэ бол өгөөд хааны ордон төмөн Монголд ордон юм аа. Монголын эзэлтийн нийслэмээ тэргээл яран гут тий. Тэгээ яриад явна тэгхэн гут нь юу яаж байгаа юм. Тэгэн гут нь одоо нөгөө нэг юу би одоо дотроо тий. Энэ жоохон буруу даа тий. За удахгүй гарандаа гэл ингээл явж байсан. За тэгээд энэ их асарт гэдэг энэ сүм ба штэ тий. Энэ сүмийг бол ер нь яг өөрөөр хэлэх юм бол сүм чи саядлаа шүү маш том байна гэд хэлсэн тий. Тэгэхээр энийг нэг хааны үед барих боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээ энийг түүхийг судлаад үзсэн чинь өгөөдөө хааны үед буюу 1229-оос 1240 онд тий энэний туйрыг тавьсан байгаа. Өгөөдөө хааны үед. За тэгээд дараа нь бол Туркина хатан нэг 5 жил төрс байрлаа. Гүйг хаан 2 3 жил нэг төр байрлаа тий. Бас нэг улс төрийн хувьд бол ингээд нэг бужигнсан шүү дээ тий. Тогтвортой байдал байгаагүй. За энэ үед бол бас энэ сүмийн барилга явсны үгүй тодорхой биш байгаа юм шиг байна. За тэгээд цаашаагаа бол 1256 оны үед Мөнх хааны үед энэ сүмийг барьж дуусгасан байгаа байхгүй. За Мөнх хааны үед энэ сүмийг барьж дуусгасан учраас энэ сүмийг барьсан одоо энэ зүйл нь тий одоо төвдийн одоо хүртэл төвдөд байдаг юм сүмийн төрөдтэй адилхан биш гэж байгаа байхгүй. Өөрийн гэсэн юм онцлог хөвшилжтэй тий. Би харсан л да одоо нөгөө Rio Tinto шинжлэх ухааны сангаас бас нэг виртуал аягүй гоё нэг харуулсан тийм бичлэг байсан. Тэрэн дээрээс харахад за метр нь хидэглээ. За баг хотлын арсуунд одоо нэг тий 10 хэдэн давхар өчгчүүлүү. 33 тохоо 90 тохоо өндөр гэж байгаа байхгүй. 90 тохоо өндөр гэдэг чинь баг энэ 5 6 давхар 7 давхар барилгатай адилхан тий одоогийн. Тэгээ аягүй гоё хэлбэр заагвартай. Яг хөө тэр нөгөө виртуалаар одоо хиймлэр их юм үүсгэсэн ч гэсэн маш юм том юм сүм харагдсан л да. Тэгээ саяны энэ сүм дотроос ч олдож байгаа маш олон бурхтууд байгаа гэдэг шүү дээ. Энэ бурхтуудын хүртэл одоо ингээд нэг хуруугаар нь эсвэл одоо ингээд нэг зарим тасарсан ингээд зүйлүүд олдож байгаа шүү дээ. Энэнгүүр нь хэмжээг нь бодоод үзэхэд чинь 3 4 метрийн өндөртэй бурхтууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр том асартай. Асар том. Тэгэхээр одоо чинь нэг багны суурь асуугаадсан тий. Тэр багны суурь чинь задгаа талбай биш сүм хийд тий. Ийм барилга байгууламж одоо багны суурь байсан байж тарах гэдэг байгаа байхгүй тий. За тэгээд яг эдгээрийг бол дийлэнх нь бол тий саяны бурхан багш гэдэг ингээд бурхтын хөрг олдоод байна шүү дээ. За энэ бол ер нь бол энэ бурхан багш буюу одоо бурхан багшийг дүрслсэн байгаа гэж байгаа байхгүй. Энээс олдсон одоо ингээд хуруунуудын хэсгүүдээс ингээд үзэх юм бол ер нь бол ингээд дохой зангаанууд байт юм байна л да буддын шашинд чинь одоо ингээд нэг гарын байрлалуудаар нь тий. За энэ дээр нь бол одоо ингээд номын хүрдэн альва зүйлийн учир шалтгааныг тайлбарлах тий хүслийг гүйцэтгүүлэх тэрчлэн ивэл даатгалдаа авах газар шороог хөндөх бясалгал үйлдэж буг илэрхийлэх юм түгээмэл одоо иймэрхүү одоо тий дохой зангаанууд айгүйх түгээмэл байсан байгаа байхгүй бурх тий. За тэгээ энэ бол ерөөсөө яг Монгол Германы хамтын одоо судалгааны үр дүнд болвол хааны ордон маань 13 дугаар зууны үеийн буддын шашны сүм хийд болоод хувирсан. За гэтэл яагаад сүм хийд буюу одоо энэ нь хамгийн том барилга болоод байгаа юм бэ?
дэлхийн нийслэл байсан хот гэдэг байгаа. Бүх одоо шашныг хүлээн зөвшөөрсөн гэдэг байгаа тий. 12 сүм байдаг гэдэг байгаа. Тий 12 ингээ сүм хийдүүд байдаг гэдэг байгаа. Гэтэл энд бол Будда тий одоо бурхан багш ингээд тайлбарласан шалтгаан нь юу юм бэ гэдэг ч юм уу тий. Энэ нь бол одоо ер нь Өгөөдөө хааны одоо хүдэн хаан буюу гүдэн гэдэг байгаа шүү дээ. За энэ чинь одоо нөгөө буддын шашинтай байсан хамгийн анхны одоо буддын шашинт хаан хүү те. Гэх мэтлэнгээр ер нь буддын шашин нэлээд газар авч ирсэн үйл явдал болоод байгаа байхгүй. Түүхэн явдлаа бодоод үзэх юм бол юан гүрэн байгуулагдсан үед бол те нөгөө буддын шашны одоо чинь төрийн багшаар өргөмжлээд ингэ явсан шүү дээ. За тэгэхээр энэ үйл явдалтай холбоод үзэх юм бол буддын шашин бол бас нэлээд газар авч ирсэн үйл явдлыг хэлээд байгаа байхгүй. Тийм. Одоо өнөөдөр бас буддын шашин хамгийн их бас те түгээмжлэгдэх шашин байна. За манай энэ Бөрбөл бамдар манаас Рубрук сүмийг хараад хааны ордон гэж андуураад ботцсон байна гэж байх уу гэсэн асуулт. За асуултад нь шууд хариулаад явчих. Рубрук бол яг мөнх хааныг бүр өөрөө ингээд аялаад дагаж авсан 100-ны ордон тэгээ өвлийн ордон гэдэг ч юм уу ингээд 2 сарын туршид ингэж дагаж авсан байхгүй. Тэгээд бүр яг Рубрукийг хааны ордондоо урьж оруулсан байхгүй. Тийм учраас тэр мөнгөн модны чинь тухай бүр ингээд нарийн хилцэн тий хааны ордонд орохоор мөнгөн мод байдаг. Мөнгөн модны цаа талд нь ороо сунгуул чинь тий хаан агуу том эсрэг дээр тий хажуудаа хатнаас болгоцсон байж байгаа тий ингээд хатна баруун талаар нь ингээд ханхүү жанжид зүүн талаар нь хатад арт талд нь одоо охин суусан байна гэдээ хүрт ингээд хилцэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол андуурсан зүйл бол октоосоо биш болж тараад байгаа. Тэгэхээр энэ бол ерөөсөө хааны ордон болвол одоо хар орон хоттоо тий одоогийн хар орон хотын нутаг дэвсгэр дээр бас байж л байгаа энэ үйл явдал байгаа байхгүй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Арьс чигшүүлэх нарны тос Скин Aqua гэдэг юм Япон брендинг бас тий Японд алдартай ийм бүтээгдэхүүн өнөөдөр нэвтрүүлгийн маань бас дэмжиж ажиллаж байна. За нарнаас хамгаалах тос гэдэг бол одоо маш юм чухал бүтээгдэхүүн байдаг. Зарим хүмүүс ч юу авах те би бол жишээлбэл одоо ингээд жолоо молоо жоохон наранд ингээд барай авчингот гарны арьс ингээд шууд өгчээл ерөөсөө тэр чин баг нэг жижиг хэмжээний хавдар маркийн те эсийг өвхөлт хүргэж байгаа тийм одоо хордуулж байгаа тийм явцгаахгүй. Тэгээд одоо яг начиг тийм эмзэг хүмүүст бол энэ яг чанартай одоо энэ үнэхээр л одоо энэ нарнаас хамгаалах маш өндөр үр дүнтэй. За дээрэс нь одоо нэг нарны тос 100 болохоор борлчдгийг ч хэлэхгүй хүмүүс ингээд нэг бор царайтай тэгээд дээр нь ингээд нарны тосоо төрөхээр крентцсэн юм шиг бас тийм харагдаад байдаг. За тэгвэл өнөөдрийн манай ивент тэтгэгч байгууллагын энэ Япон брендийн Скин Aqua нарны тос бол одоо ингээд цайрч харагддгүү. За нарны бол хамгаалалт нь бол маш өндөр, түрхэхэд хөнгөн арсыг чийшүүлдэг ийм тос байгаа. Тэгээд түрхэх бүрт арсыг одоо гүн чийгшүүлж хуурайшилтаас хамгаалдаг. За яагаад гэвэл 3 төрлийн гелерны хүчил агуулсан байдаг юм байна. За тийм болохоор нүрээ тоонжгтоод одоо бүсгүүчүүд маань тий шууд одоо будгаа хийх тийм боломжтой. SPF одоо 50 нэмэх PA 4 нэмэхтэй. За энэ бол нарны хамгаалтын хамгийн өндөр түв шиг хэлж байгаа маа. Sun Protect одоо protection гэсэн үг тий. За UVA, UVB туянаас таны арсыг хамгаалах, бүрэн хамгаална гэж байна. Тэгээд хамгийн гоё нь органик бүтэцтэй ийм нарны тос байгаа. За тэгээд арсны давхаргаа чингээд UV туяаг дулаан болгон хуургаад сармөгжүүлдэг ийм үйлчлэгээтэй юм байна. За тэгээд энэ цагаан юм уу эсвэл юм саарл тос түрхсэн ямар нэгэн суур одоо тийм юм бол харагддгүйгээрээ давуу талтай. За нэмэх нь үнэргүй одоо будаг агуулаагүй эрдэс тос парабен агуулаагүй гэж байна. За үнэр гэдэг бол маш чухал байдаг. Нүүрэндээ төрөж байгаа юм таагүй үнэртэй юм уу эсвэл жоохон хурц үнэртэй байвал энэ бас маш юм төвөгтэй зүйл болоод хувирчдаг. За тоос энэ PM 2.5 бохирдол харшил үүсгэж бодснаас арсыг хамгаална гэж байна. За хамгийн гоё нь бол бас энэ ямар нэгэн тусгай зүйл ашиглахгүйгээр шууд энэ хөөсөн савнгаар угаагаад арилдаг гэдэг бол бас нэгэн давуу тал нь байна. За нэмэх нь усны хамгаалттай яг энэ Япон стандартын UV хамгаалтад бол энэ хөлрөх болон сэлэх үед ч юм уу ямар нэгэн байдлаар арилахгүй таны биеийг бүтэн өдрийн турш гэж нарнаас хамгаална. За нүүрэндээ ч болон биендээ ч төргөж болох юм. За энэ хүү бүтээгдэхүүн маань Монсын эмийн сан болон GGI BT дэлгүүрүүдээр худалдаалагдж байна. За та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг болон бусад энэ Японы алдартай одоо чанартай ихтгэл даах үзэн бүтээгдэхүүний мэдээллүүдээ та бүхэн маань Roto Hada Labo гэд Монголиа гэд та бүхэн маань дагаад аваарай. Маш олон сонирхолтой мэдээллүүдийг та эндээс бас авах болно. Тэгээд дэлгэцэн дээр нэр нь бас давхар гарч байгаах та бүхэн маань хараад
дагаад аваарай. За баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн явах боломжийг олгосон ивент итгэж байгууллагатай. За баярлалаа. За тэгэхээр одоо ингээд бодоод үзэх юм бол Кэсэдэвгийн одоо өгөөдөө хааны төмөн амгалант ордон гэдээсэн зүйл маань бол буддын шашны тий одоо сүм хийд болоод хувирчлаа. За тэгээ энийг бол яг нэг төвийг барихын өмнөөс нэг их танхим гэдэг ч юм уу тийм маягаар ингээд нэрлээд явдаг. Гэхдээ энэ бол яг л тэр нэг мөнх хааны үед байгуулагдсан буддын шашны сүм хийд гэдэг нь бол төгс сурвалжийн мэдээ археологийн баримтаар бол тодорхойлсон зүйл байхгүй юу? За тэгээд энэ нь бол ерөөс 2000 одоо ингээд 7-8 оноос хойш ингээд тодорхой болоод энэ нь ингээд цаашаа ингээд яваад улам дэлгэрэнгүй болж байгаа. Баараггүй сүм хийд байна л. Тэгээ баараггүй сүм хийд байна гэдэг. Энийг бол яг мэд хүмүүс нь бол маш сайн мэдж байгаа. Тэгээд одоо хүртэл ингээд нэг хэсэг хүмүүс ч л өгөөдөө хааны төмөн амгалант ордон гэл ингээд яриад яваад байдаг тийм. Гэхдээ энэ бол биш шүү гэдгийг бас давхар хэлжээ. Үүнээс гадна бас 2000 онд Монгол Германы хамтарсан экстиз бас том нэг нээлт хийсэн. Тэр нь юу вэ гэхэлэр яг энэ их асарт гэдэг тэр сүм хийдэг шүү дээ. Энийхээ одоо ингээд зүүн урт талд нь болохоор юм тасалгаатай том шатаах цуухнууд болсон байхгүй. Том юм шатаах цуухнууд бүрг хэлбэртэй. Ваар шатаах үстэй. Ваар шатаан бүх юм шатааж байгаа байхгүй. Шатаах цух мэдээч ваар шатаан төмөр хайлуулах ч юм уу те. Янз янз байж дараа штэ. За тэгвэл тэнд яасан бэ гэхэлэр яг л одоо нөгөө нэг юм луу болон арслангийн те юм цоврал дүрсүүдийг хийж исэн гэд шатаасан гэд юм үлдсэн байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө паалантай зүйл одоо паалантай шал мал гэд яриадсан штэ те. Тэгэхээр яг л энэ барилгын материалыг нь яг хажууд нь шатаагаал хийгээл те. Ингээ хийгээл шууд барьж исэн үйлдвэрлэл явуулж исэн энэ үйл явдал болоод байгаа байхгүй. Энэ бол ерөөсө бас яг нүүдэлчдийн яг Харойрон хотын барилга байгууламж энэ үйл явцууд бол яг тухайн газараа ингээ хийж исэн гэдгийг хэлээд байгаа. Тэгээ бүр ингээд хожимын судалгаанууд нь ч айгүй гоё гарч ирдэг. Хожим ч гэсэн одоо яг л ингээл орхны хөндөй одоо яг тэр Харойрон хотынхоо одоо голын иргэ багш тий голын иргээр нь ч гэсэн ингээ шатаах цухнуудыг маш их олноор нолсон байгаа байхгүй. Шатаах цухнуудыг олж байгаа. За тэгэхээр Харойрон хот бол зүгээр яг л нөгөө 1.2 бол 1.5 км ингээ хавтгаад өрүүлжинтэл бод тий байгаа зүйл бол биш байгаа байхгүй. За тэгээ энэ бүх зүйлийг ингээ харьцуулаад үзэх юм бол Харойрон хотын маллуу судалгаа бол Монгол Германы хамтарсан экспедиц бол тий хамгийн одоо үнэнд ойр шинжлэх ухааны орчин үеийн техник технологиг ашигласан тий хөлөг онгоц ашиглаж иж тэр чинь одоо дрон байхгүй онгоцоор явж иж өөрт натгаа ч одоо онгоцоор явж байгаа ингээ агаар дээрээс ингээ зураг дарддаг гэсэн шүү дээ. Онгоц гэж явж байгаа. Тэгээ би миний ингээд ингэж байгаа марат ингээд гэсэн ингээд доошо буучирчаа тий. Тэгэхээр ингээд нөгөө агаарын зураг тий дээрээс нь ингээд томограф гэл ингээд маш олон шинжилгээнүүд ингээд хийж иж энэ судалгааны үр дүнгууд гарч байгаа учраас энэ бол хааны ордон биш ээ гэдгийг бол баттай хэлж болно. Бас Германы хамтарсан гэдэг бас нэг итгэл төрж штэ тий. За тэгээд хааны ордон хайцсан бэ гэдэг зүйл гарч ирнэ. За хааны ордон хайцсан. За яг нэг дараагийн дугаар дээр хальт тодруулах гээд үзье тий. За баярлалаа өгшөө. Өнөөдөр бол тэ сүмийн тухай маш гоё андуурагдж байгаад тэ сүмийг олсон түүний талаараас мэдээллүүдийг авч чадлаа. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар формалитыг дагуулаагүй ENF стандартын автоо худалдаа Iron Circle болон Roto Hada Labo Mongolia компани маань хамтран ажиллалаа. За нэвтрүүлэг ENTV болоод Мундрын радио 107.83.3 хүс ослогоноор та бүхэндээ хүрэлээ. За тэгээд багштай болон хамтаас үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя.